Монгол банк ер нь бол сүүлийн санхүүгийн боловсрол гэж идэвхтэй ажиллаж байгаа эрэгт олон нийтийн дунд засгийн санхүүгийн боловсрол дээр анхаарахгүй болохгүй асуудлууд байгаа. Тэгэхээр ер нь санхүүгийн боловсрол хэлээр ажилтдаг ямар асуудлууд юу юм байна гэж бодож байна. Санхүү гэдэг бол одоо улс орны хамгийн том basic одоо суурь тий. Энэ бол улсын хэмжээнд бол суурь гэж ярьж байгаа. Гэхдээ бид нар улсыг ярихаас өмнө ихэд өрхийг ярих нь агуулж чухал. Ягаад гэвэл энэ бол бичээлийн юм шиг боловч өнөөдөр одоо энэ улсыг бий болгох хөрөнгө одоо санхүү хийх үсрийг бий болгоход 50-60% өрхийн одоо худалдаа авалтаас бий болгодог гэж байдаг тийм үү. Тэгэхээр бид нар өрхийн санхүүгийн боловсролыг дээж төснөрөө улс их орны хөгжлийг том шатыг тавих нь бол гэж миний хардаг. Жишээлбэл би одоо 3 хүүхдээ аав тийм. Тэгээд санхүүгийн боловсролыг бид нар ямар нэгэн академич юм ямар нэгэн ихтэй сургуулаар өгөхтэй гол нь биш. Ахуйн төвшөнд бид нар яаж өгөх үү гэдэг нь агуулж чухал. Монгол ухаан байдаг тийм үү? Өвгдээсээс уламжлагдсан тий. Одоо бас энэ дээр гიშгэж гарахгүй гэдэгтэй нэгэн адил бид нар санхүүгийн боловсролыг ахуйн төвшөнд бид нар хүүхдүүд яаж өгөх вэ гэдэг. Энэ дээр аягүй том одоо акцент өгч явах юм бол ирээдүйн одоо Монгол улсын эдийн засаг болоод санхүүгийн мэдлэгтэй олон одоо мянган бизнесмэнүүд төрөх боломж байгаа юм. Тэгэхээр бид нар юу гэдэг юм язгуур үндэс гэж байгаа. Язгуур гэдэг нь юу вэ гэхээр бидний одоо яг Монгол гэдэг энэ өрх айлын хамгийн том язгуур бол өрх гэр бүл байгаа тийм. Тэгэхээр миний хувьд бол нэг туршлагаас ярихад бол хүүхдүүдтэй ямар санхүүгийн боломжийг олгодог вэ тийм. Боловсролыг бий болгодог вэ гэхээр өнөөдөр юу гэдэг юм би нэг тоо бодож нэг ямар нэг контент үзүүлж хүүхдүүдэд боловсруулахаас илүү өөрийн хийж байгаа үйлдэлээрээ одоо шилбэл боловсруулах хичээнэ. За тэр маань юу гэхээр дэлгүүр давуулж ороод 1000 төгрөг бие худалдаж авах боломжтой гэдгийг тухайн хүүхдээр би одоо сонгуулдаг гэсэн. Тэ? За 1000 төгрөгөөр ийм зөв бүтээгдэхүүнийг авах боломжтой юм байна гэдгийг хүүхд багаасаа хараад өөрөө худалдааг сонголтыг бий болгож авч чадах юм бол тэр хүүхд ирээдүйн мундаг лидер, мундаг одоо бизнесмен болох анхан шатны basic тэр суурь болох. Тэрнэр мэдээж боддог. Хоёрдугаарт өнөөдөр санхүүгийн боловсролын одоо олох төвшин салбар гэдэг нь өөрөө юу гэхээр шатлалтай. Тэгэхээр өнөөдөр юу гэдэг бизнесмэнүүдийн дунд нэг хийх нэг өөр байна. Одоо оюутан залуусын дунд хийх нэг өөр байна. Өсвөр үеийнхэнд хийх нэг өөр байна. Бүх цэцэрлэгийн төвшин балчруулалттай юу гэх. Өнөөдөр бид нар юу гэдэг нэг санхүү гэр мөнгө тооцоолол хой хүү гэхээсээ илүү балчруудад юу авах вэ гэхээр өнөөдрийн 1000 төгрөгөөр чи юу авдаг вэ гэж асуухад чокопай чопач бас чи өнөөдөр ахмын нэг төр идэх дуртай зүйлсийг гэрлэн. Энэ бол цэвэр яг нэг санхүүгийн боловсрол үнэтэй хог нэмэр оруулсан шиг. Миний хувьд бол юу гэж бодох вэ? Яг энэ та эдийн системд хийж байгаа энэ санхүүгийн боловсролын тухай олон нийтэд одоо таниулах гэж хийж байгаа одоо юу гэдэг нөгөө контентуудыг бол мэддэг. Гэхдээ төдийлөн яг хэрэгтэй салбартаа хүрч чадахгүй байгаа нэг асуудал нь өөрөө яг энэ байна. Тэг би бол хөндлөнгөөс харж үзэг тий. Тэгэхэд өнөөдөр бид нар бол санхүүгийн боловсролоо зөвхөн энэ төвшөнд байх ёстой гэдэг бид нар төвшнийг тодорхойлчих юм бол бусад төвшмүүд өөрөө бага болчдөг. Тэгэхээр бид нар бүх төвшөнд жигд энэ олцоог бий болгох. Төвшөнд өөр тэлийн санхүүгийн боловсрол олох контент бэлгэн гэсэн. Тэгэхээр магадгүй өнөөдөр би тэнийг зүйлийг одоо боловсролын яамтаач хамтраа цэцэрлэгийн багш тий одоо хүмүүжүүлэгч за цаашлаад нөгөө сургуулийн дунд сургуулийн багш нар цааш ихтэй сургуулийн багш нар дээр яг энэ боловсролын тухай ойлголтыг өгөөд энэ өөрөө зөвхөн одоо гэдэг Монгол банк ч юм уу энэ бодохыг одоо ганцаараа хийхээс илүү яг энэ улс төрөөр улсын хэмжээнд тий яг энэ бодлогын төвшөнд бид нар юм хөлж чадах юм бол ирээдүйд аягүй том зүйл хийх боломжтой. Ганцаараа явах ганц хүн айл болдог. Ганц мод гал болтгүй гэдэг яг энэ өвчин өөр юм дээ. Өнөөдөр Монгол банк санхүүгийн боловсрол олно гэж ганцаараа гүөх биш. Энийг улстай хамтарч, энийг боловсролын яамтайгаа хамтарч цогцоор нь хийж өнөөдөр ирээдүйн бидний боловсролын энэ аюу том одоо юу гэдэг хүрх гэж байгаа, хүрж байгаа зүйлийг одоо илүү талаастаар бий болох гэж миний харж байна. Тэгээд хэлэх зүйл маань юу гэхээр хүүхдээ багаас нь санхүүгийн боловсролтой болох нь хамгийн том алхам. Эний дараагийнх зүйл маань мэдээж нөгөө нэг хүү бодох, цаашлаа нөгөө санхүүгийн томьёоллууд гэдэг тийш архив тусмал энэ бүх зүйл манай олон зүйл болдог тий. Тэгэхээр бидний зөвхөн basic зөвхөн ойлголтол өөрөө тэр цэцэрлэгийн наснаас нь эхлэл хүүхдтэй. Гэхдээ юу гэдэг зөвхөн одоо нөгөө цэцэрлэгийн багш нар хийс илүү бас нэг эцэгчүүдэд уриалгад тий хүүхдтэй та худалдаа авалтыг бий болгож байгаа. Өнөөдөр та хүүхдээ эрхлүүлээд тий попкорн ч юм уу, проротог, чопа чупс ч юм уу юм авчихаас илүү тухайн хүүхдийн хэрэгцээ юу вэ? Тэрнээ тулгуурлаад мөнгөний үг тэр хүүхд маань тэр мөнгөөр зарцуултыг бий болгосноор ирээдүйн санхүүгийн боловсролыг болгож байгаа гэдэг нь
Рэйман бидний яг анхаарал байгаа гол асуудлууд хэд хэдэн чухал асуудлыг ярьчлаа л да. Жишээлх юм бол сая суур ойлголт. Одоо жишээлх юм бол эрсдэл гэдгийг бол бага насны хүмүүс ойлгохгүй, аюул гэдгийг ойлгодог. Яг түүнтэй төвшөнд мэдээлэл өгч тий. Яг түүний дагаад одоо босрлын амблаар харах одоохондоо сонгон судлах хичээл багцлагын хүмүүс л байгаа. Гэтэл цэцэрлэгийн нас бага насны хүмүүс одоохондоо байхгүй. Тэгэхээр маш чухал мессеж өглөө маш их баярлалаа. Тийм энэ бол яг мессеж гэхээс илүү бас одоо хэрэгцээтэй зүйл. Тэгэхээр бид нар 21-р зуунд одоо амьдарч байна. Ирээдүйн үр хөвгт маань дараагийн зуунд амьдрах. Тэгэхээр энэ дараагийн зууны дэвшил технологи нь өөрөө юу вэ? Технологи хаана байна? Тэнд хөгжил дэвшил явагддаг. Технологи хаана эзэмшин тэр улс орон өндөр хөгжилд явдаг. Тэгэхээр магадгүй бид нар 3.6 сая гэж чамлах биш те. Ирээдүйн бундаг боловсралтай оюунлаг хүүхдүүдийг бэлтгэхийн тулд өнөөдөр суур хэрэглээ бол санхүүгийн мэдлэг нь агуулж чухал. Санхүүгийн мэдлэг гэхээр нэг тийм томьёол бодох бизнес те. Нийтлэн мэргэжилтэй байх албагүй. Хүн болон гих ширхтэйгээр эдийн засаг гэж яг юу вэ? Санхүү гэж юу вэ гэдэг энэ суур мэдлэгийг мөнгөний үнцнийг л ойлгочихвол бид нар ирээдүйн аягүй том хөгжилтэй улс орн болоход нэг алхам авах юм аа. Дараагийн мэдээж хийх одоо нэг төсөл төлбөрүүд бол дараагийн. Тэгэхээр бидний бэсик ойлголтоо өөрөө санхүүгийн ойлголт. Тэгэхээр нөгөө яг хийж байгаа зүйл маань энэ бол юм энгийн байх чинээгээр цаашлаад том зүйл бүтээдэг. Яг энэ нэгэн адил бид нар бол зүгээр л цэцэрлэгийн наснаас нь эхлээл санхүүгийн ойлголтыг ойлгох нь аягүй чухал юм аа гэж. За их баярлалаа. За их баярлалаа амжилт. За окей. За хоёлаа нэг сэн дээрээ зураг авчихъя.